За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За Монгол улсдаа COP17 амжилттай зохион байгуулах юм бол ганцхан байгаль орчин, эдийн засаг зогсохгүй гадаад бодлого мэдээж бас гадны энэ хөрөнгө оруулалтын хувьд ч гэсэн илүү таатай нэг төвшөнд бид нар бас шинэ төвшөнд гарах байхаа гэж бас хүлээлттэй байгаа. Гэхдээ энэ тайлангуудыг уншаад үзэхээр өнөөгийн бэлтгэлийн явц бол ер нь зохион байгуулалт ч тэр санхүүжилтийн баталгаажуулалт хүний нөөц ч гэсэн бас хангалттай түвшинд байхгүй байгаа юм биш үү гэсэн ийм дүр зураг харагдаж байна. Жишээлбэл ялангуяа энэ манайх улирлын шин чанартай энэ барилгын салбар 3 сараас үргэлжлүүлэхээр энэ барилга дэд бүтцийн ажлыг үргэлжлүүлнэ гэд тайлан дээр тусгацсан байна. Гэтэл энэ арга хэмжээ маань 10 сарын 16-нд болохоор төлөвлөгдөж идэг. Тэр энэ хугацаанд багтаж дуусах уу? Энэ бодиттой баталгаа гаргаж өгч чадах уу? За дотоодын болон энэ хяналтын механизм хэрхэн зохион байгуулалттай ямар бүтэц бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа вэ? За хоёрдугаар санхүүжилтийн хувьд бол Саудын Араб ч гэдэм үү, Катар, Эмират, Оман гээд Султаны улс гээд олон улсуудаас бас тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг бараг 30 сая орчим долларын дэмжлэг хүлээх ирж байгаа юм байна. Гэхдээ жишээлбэл зөвхөн Оманы Султан улсаас авах хөрөнгө оруулалтын санхүүжилтийг 9 сард багтаан эцэлнэ гэж байгаа. Тэгтэл энэ 10 сард болох арга хэмжээ 9 сард тэрүү санхүүжилт эцлэгдэхээр байх юм бол ер нь бид нар яг энэ төлөвлөгдсөн ажлуудаа зарцуулалтаа хийж чадах уу? За энэ нийт зардлын хэдэн хувийг ер нь энэ гадны хөрөнгө оруулалт эзэлж байгаа вэ гэдгийг бас тодруулъя. За олон улсын хамтын ажиллагаан дээр энэ бэлчээрийн тэргүүлэх санаачлага гандуу бүсийн менежментийн төслүүдийг хэрэгжүүлнэ гэд тусгацсан байсан. Энэ төсөв хэрэгжилтийн хугацаа болон энэ гол түншүүд нь хэн байх юм бэ гэдэг асуултыг асууя. Манад яг дотооддоо өөрөө энэ тэргүүлэх үүргийг бодиттой гүйцэтгэх ийм чадвартай хувийн эрхлийнхэн байгаа юу? За дотоодын бэлтгэл хүний нөөцтэй холбоотойгоор хуралд 30 орчим өндөр дээд төлөөлөгчд ирэхээр төлөвлөгдсөн байгаа байна. За үүнтэй холбоотойгоор бид нар тэдэнд үйлчлэх үйлчлэгээ, аюулгүй байдал, орчуулга, за магадгүй сайн дурын энэ ажилчнуудын бэлтгэл хэр хангагдаж байгаа вэ? Хангалттай түвшинд байгаа юу? За энэ ажлыг хариуцж байгаа ямар байгууллага байгаа вэ гэдгийг бас тодруулж өгөөрэй. За тэгээ хурлын дараах үр ашиг. За бид нар 500 орчим сая доллар гэх шиг боллоо тий, сая доллараар 180 орчим тэрбум төгрөг 160-аас 80 орчим тэрбум төгрөгийн бодит хөрөнгө оруулалт орно гэж хэлж байгаа. За эндээс яг ямар бодит хүлээлттэй энэ төсөл хэрэгжих вэ гэдэг ийм дараах асуултуудад хариулж өгнө. Батбатар сая дариулъя. Дөрөв номер. За манай хариуцсан хүмүүс гадаад харилцааны яам, төрийн тусгай хамгаалтын газар, ажлын алб яамны хүмүүс маань хариулчаарай. Ерөнхийдөө бол бид нар их хурлын гишүүд бол нэг зүйлийг бодох хэрэгтэй. Олон улсын өмнө өөрөө хүлээгээд аваад ирсэн арга хэмжээ бидэнд ухрах гарцвал цаг хугацаа гарц боломж байхгүй болсон. Бид нэр үүн дээр их хурл бас бодит дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргаж өгөөсэй гэж хүсэж байна. Энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа 4-40 сая доллар гээд хандив тусламж гэж байна шүү дээ. Тэр чинь зөвхөн хурал зориулж байгаа. Хурлын зардал. Тэр бол хамгийн бага дүнгээр нь хэлж байгаа доо. Бас өндөр хүлээлт үүсгээд дараа нь тэр мөнгө нь хаана байна гэдэг зөвлөл рүү орчвол бас бид нар яг өнөөдөр шууд төсөөллөө хэлж хараахан болохгүй байна. За бэлчээрийн тэргүүлэх санаачлаг гандуу бүснүүдийг энэ дэд бүтцийн тухайд бол тэр хурал зохион байгуулагдах газрын дэд бүтцийн 80 гаруй хувь нь хийгдээд дууссан. Нөгөө төр байгууламж барихад бол 2 сарын хугацаа л хэрэгтэй. Тэгэхээр 3 сард эхлэхэд 5 сар дуусчихна. За угсралтын ажил төр байгууламж бол бэлэн угсрагдах зүйл хурж ирээд байна. За чимгэн дээрээс эхлээд энэ дугаар дээр суухгүй бол тийш юм сууч. Нэг номер. Нэг номерын микрофон. За эрхэм гишүүдэд энэ өдрийн мэндийг хүргэе. За би энэ бат цэцэг сайдыг төлөөлж үндэсний хорооны дэргэд байгуулсан 12 дэд хорооны нэг буюу өндөр дэд түвшний арга хэмжээний дэд хороог
одоо төлөөлөн ажиллаж байгаа, хариуцсан ажиллаж байгаа. За өндөр дээд түвшний зочдын хувьд бол энэ конвенцийн хүрээнд цүлжилттэй тэмцэх конвенцийн хүрээнд өндөр дээд түвшний арга хэмжээ ердөө 3 удаа болж исэн байлээ. Одоо та бүхэн харах юм бол COP 17 гэ бид нар 17 дахь удаагийн хурлыг хийх гэж байгаа. Гэхдээ ердөө 3 удаа буюу одоо 3 дахь удаа нь манайд ирэх гэж байгаа өндөр дээд түвшний арга хэмжээ болно. За дээдл нь 14 улсын өндөр дээд түвшний зочид оролцож исэн. Доотл нь бол 5 улсын өндөр дээд түвшний зочид оролцож исэн ийм статистик үзүүлэлттэй байгаа. За манай хувьд бол өндөр дээд түвшний зочин авах туршлага бол харьцангуй сайн. Бид одоогоор бол засгийн газрын хуралдаанд 30 улсын төлөөлөгчийг урьхаар жагсаалтаа гаргаад одоо энэ чиглэлээр ажиллана. За хурлын ерөнхий сэдэв агуулга тодорхой болсны дараа бид нар урилга хүргүүлээд одоо манай элчин сайдын яамдууд дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулаад урилга хүргүүлээд араас нь хөөцөлтөд одоо оролцоогоо хангахаар ажиллана. За энэ өндөр дээд түвшний арга хэмжээг зохион байгуулах хэсгээр бол манай гадаад харилцааны яам үндсэн аюулгүй байдлын зөвлөл төрийн засгийн хамгаалалтын газартай нэгт холбоотой ажиллаж одоо энэ дутуу байгаа зүйлсээ бэлтгэхээр ажиллаж байгаа. За хүндрэлтэй асуудлууд нь бол унаа машин одоо өндөр дээд түвшний зочдыг хүлээж авах сайн чанарын хамгаалалттай машины одоо дутагдал бол байгаа. За энэ асуудлыг бол бид нар бас зам тээврийн асуудал хариуцсан дэд хороондоо хороотойгоо нэгт холбоотой ажиллагаар одоо төлөвлөж байгаа. Хэд нэмэр? 2 нэмэр микрофон. Бэлчээрээ ирчүүл. За та бүхэнд энэ өдрийн мэнд төргий. За мандахай гишүүний асуултанд хариулъя. За асуултын сайн дурын ажилтнуудыг хэрхэн бэлдэж байгаа вэ? Мөн хүлээн авч улсын ажилтнуудыг хэрхэн бэлдэж байгаа вэ гэсэн асуултанд хариулъя. За Монгол Улсын засгийн газар конвенцийн нарийн бичгийн газартай байгуулсан хэлцээрийн дагуу хэлцээрийн хавсралт одоо 3 бол Монгол Улсын засгийн газраас конвенцийн нарийн бичгийн газарт хүлээлгэж өгөх ёстой хүлээн авч улсын ажилтнуудыг бэлтгэх асуудал бий. Нийтдээ бид нар төрөл ангиллаар нь авч үзэх юм бол 12 төрөл ангиллын нийтдээ 297 орчим одоо ажилтнуудыг бэлтгэж өгөх ёстой байгаа. За 7 хоногоос 1 сарын хугацаанд ажиллуулахаар. Тэгэхээр зэрэг энэ ажлыг бол бид нар зохион байгуулахдаа конвенцийн нарийн бичгийн газраас өгж байгаа зөвлөмжийн дагуу хэлний одоо өндөр шаардлага тавьж байгаа учраас хэлний өндөр шаардлагатай боломжит төрийн албаагчд болон бусад одоо албаагчдуудыг ажилуулахаар ингэж бол төлөвлөгөөгөө гаргаа ажиллаж байгаа. Хоёрдугаарт нь сайн дурын ажилтнуудыг бэлтгэх асуудлууд. Сайн дурын ажилтнуудыг бэлтгэх асуудал бол одоогийн байдлаар үндэсний орооны дэргэдүүл ажиллагаа явуулж байгаа. Хамтын ажиллагааны дэд хороон дээр бол хариуцсан ажиллаж байгаа. За бид бол 2026 өөрөө бас зөвхөн одоо Монгол улсад бас COP зохион байгуулалт зогсохгүйгээр нэгдсэн үндэсний байгууллагын сайн дурын ажилтнуудын бас жил гэж ингэж зохион байгуулагдах юм байлээ. Үүнтэй уялдуулаад нэгдсэн үндэсний байгууллагын сайн дурын байгууллага буюу сайн дурын ажилтны хариуцлагыг байгууллагатай хамтдаа сайн дурын ажилтнуудаа бэлтгэх, за мөн одоо хэрэгцээтэй байгаа сайн дурын ажилтнуудын одоо тоо хэмжээ гаргах, түүндээ тулгуурлаж ажиллах гэсэн юм байдлаар л ажиллаж байгаа. За энэ оны 12 сарын 10 гэхэд бол бид нар нэгдсэн үндэсний байгууллагын сайн дурын одоо энэ ажилтнуудыг бэлтгэх байгууллагатайгаа хамтдаа эхний ээлжний одоо шаардлагатай байгаа ажилчдынхаа тоог бол тодорхойлох, цаашлаад ямар одоо гараа төлөвлөгөөр хүмүүсээ бэлтгэх вэ гэдгийг бол гаргахаар байгаа юм. Нэгдсэн үндэсний байгууллагын сайн дурын ажилтнуудын одоо байгууллага бол тодорхой хэмжээгээр биднэрт бол шууд одоо юу гэдэг техникийн туслалцаа үзүүлэх байдлаар хамтран ажиллана гэсэн ийм төлөвлөгөөтэй байгаа. За 3 нэмэр хариулын нэмж. За би тэр орлоготой холбоотой хэсгээр ер нь бол 7-оос 10 мянган оролцогч нөгөөдлөөр жуулчин ч юм хүн оролцсон гэж тооцож байна. Гэхдээ энэ чинь нэг дор ирэхгүй. Ингээд цуурж ирнэ. Яг л хурал 12 хоногийн турш үргэлжлэх учраас. За орлого дотор бид юу тооцож байгаа? Нэгдүгээр онгоцны билет. Хоёрдугаарт нь буудал, сервис апартмент, сервис хаусын түрээс, гуравт нь маршрут аялал жуулчил, дөрөвт нь худалдаа, бүх төрлийн худалдаа, тавт нь хоол катеринг, 6-ад нь манайх шууд хурал дээр өөрөө хөх болон ногоон бүсийн түрээс спонсоршип гэдэг. Энэ орлогуудыг багцлаад нэг 150 гэж бид хамгийн бага тоогоор авсан л гэж үзэж байгаа юм. Тэгээ ер нь бол энэ одоо хэлээд байгаа жишээлбэл Европын орнуудын хэлээд байгаа зүйл нь манай энэ 8 сарын хурлын үе маань Европын одоо хүмүүсийн гэр бүлээрээ амардаг хугацаатай давхцаж байна. Тэгэхээр та нар энийг анхаарад хэрвээ юу гэдэг тэрчээ гэр бүлээр амарч байгаа юм чинь хуралд сунгаа одоо Монгол улсыг очиж үзээрэй гэд аялал жуулчлалын сайн маршрут гаргаад ирвэл наадах чинь бас
сайн санаа болно шүү, санаачлага болно шүү гэж хэлсэн. Тийм ч бас бид нэр одоо соёл спорт аяж үйлчлэл залуучдын яам, манай яам хоёр хамтраад тур оператор, зочид буудал энэ бүгднтэй ингээд хамтарсан нэг арга хэмжээ зохион байгуулад аль болохоор боломжийн олон үйлчлэгээ одоо санал болгооч гэдэг маягаар хэлж байгаа. 5 нэмэр микрофон нэмж хариулах юм байна. Гишүүний асуултанд хариулъя. Монгол Улсын засгийн газраас COP17-г талуудын 17 дугаар баг хурлыг ашиглан олон улсын давцанд гаргахаар 3 санаачлага байгаа. За энэ 3 санаачлагын тус тусад нь товчоор танилцуулгын танилцуулъя. Тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг бас танд өгье. За бэлчээрийн тэргүүлэх санаачлагын хувьд бол 26 он өөрөө онцлогтой жил байгаа. Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчтэй олон улсын жил. За бэлчээр буюу одоо бүх төрлийн өндөр уулын оройгоос бусад бүх төрлийн хуурай газрыг агуулдаг бэлчээр гэдэг ойлголтод хамаарах газар нутгийн менежментийн асуудал 26 онд бол одоо олон улсын байгаль орчин хөдөө аж ахуйн салбарт давхцаж байгаа учраас засгийн газраас бэлчээрийн тэргүүлэх санаачлагыг боловсруулах нь зүйтэй гэж үзсэн. За дээрэс нь энэ санаачлага маань конвенцийн нарийн бичгийн дараагийн газраас бас сайшаагдаад нэгдсэн үндэсний байгууллагын одоо системийн байгууллагуудын хүрээнд дэмжигдсэн юм санаачлага байгаа. Монгол улс энэ олон улсын санаачлагаас Монгол улсын бүхэл одоо оролцогч байгууллагууд өөрсдөө төсөл хөтөлбөрөөр боловсруулан санхүүжилт татах бүрэн боломжтойгоор энэ санаачлагыг боловсруулж байгаа. Ялангуяа бэлчээрийн тэргүүлэх санаачлагыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх байгууллага нь байгаль орчны яам байна, хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам байна. За Монгол улсад хүнс хөдөө аж ахуйн яамнаас гаргаж өгсөн мэдээлэлээр бэлчээр нүүдлийн мал аж ахуй эрхлэгч газар ашиглалтыг дэмжсэн 15 төрлийн бас байгууллагууд, мэргэжлийн байгууллагууд холбоод байдаг. Тэгэхээр эдгээр маань бас энэ арга хэмжээг хэн төслийг санаачлагыг бодит хэрэгжилтийг хангахад бол оролцох боломжтой болж байгаа. За усны санаачлагын хувьд 5 нэмэр гүйцэж хариулъя. За усны нөөцийн нэгжсэн менежментийг Монгол улс энэ конвенцийн талуудын 17 удаагийн одоо 16 удаагийн түүхэнд анх удаа усны асуудлыг чухалчилж гаргаж ирж байгаа улс болж байгаа. За усны асуудлыг гаргаж ирж байж цөлжилт газрын дороотолтой тэмцэн. За эргүүлээд бас гандуу хуурай бүс буюу одоо нэн эмзэг экосистемийг нөхөн сэргээх асуудлыг бол илүү түлхүү оруулж ирэх ажлыг олон улсын талдаж хоёр талаараа олон талаараа санаачлаад явж байгаа. За улс орнууд маш ихээр дэмжиж хамтарч ажиллахаа илэрхийлсэн. За энэ хүрээнд жишээлх юм бол одоо ажлын албанаас болон байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас онг цагаан бургастай экологийн төслийг яг одоо энэ усны нөөцийн менежментийг илүү хөгжүүлэн дэмжиж байгаа санаачлагынхаа хамгийн эхний одоо үндэсний хэмжээнд хэрэгжих төслийн нэгээр бас бид нар гадаад талтай хөрөнгө оруулагч нартаа тавиад улс орнууд болон хөрөнгө оруулалтын олон улсын банк санхүүгийн байгууллагууд сонирхоод эхэлсэн байгаа. Тэгэхээр эрхчлээс ямар ч байсан тэзүү байхгүй байсан энэ төслийн экологийн төслийн тэзүүгэнд хийх ажлыг бол гүйцэтгэнэ гэдэгтээ бол ажлын албаны зүгээс сэтгэлтэй байгаа. За байгаль суурилсан шийдлийг ашиглан тогтвортой дэд бүтцийг хөгжүүлэн дэмжих гэдэг санаачлагын хувьд бол хувийн хвшлийн хөрөнгө оруулалтыг илүү татах зорилгоор төрийн хвшлийн түншлэлтээр хэрэгжүүлэх. За ялангуяа одоо шугамн дэд бүтцийг байгаль орчинд хор хөнөөл багтай, хохирол багтай. Дээрэс нь нөхөн сэргээлтэд дэмждэг байх зарчмыг илүү түлхүүд гаргаж тавихаар бол боловсруулаад байгаа. Тэгээд санаачлагууд маань төсөл хэлбэрээрээ байгаа. Энэ санаачлагууд бүгдээрээ талуудын 17 дугаар баг хурлыг эхэлсэн үед За мандахшин тодруулъя. За миний нөгөө нэг хурлын дараах гарах нь үр дагавар дээр бас яг энэ санаачлах болон төсөлтэй холбоотой би асуулт суусан тий. Одоо энэ Монгол улсад хүлээгдэж байгаа
яг ямар бодиттой одоо энэ төсөл хөтөлбөр хэрэгжих вэ гэдэг асуулт байгаа. Тэгэхээр яг нөгөө бэлчээрийн тэргүүлэх санаачлагч бай, одоо энэ гандуу бүсийн төсвөрлөх чадвар, ус газрын менежмент гэдэг энтэй холбоотойгоор залгуулад одоо энэ хөдөө орон нутгийг хамарсан нөхцөлд нийгмийн тодорхой хэмжээний бас нийгмийн одоо энэ нөхцөл байдлыг сайжруулах ард иргэд орон нутгийн одоо энэ нөхцөл байдлыг одоо бас адилхан хамттан сайжруулах тийм төслүүд хэрэгжих юм болов уу? Ер нь хүлээгдэж байгаа ямар төсөл хөтөлбөрүүд байгаа вэ гэдэг дээр хариулт авчи. 5 нэмэр хариулъя. Төсөл хөтөлбөрүүдийг боловсруулахдаа зөвхөн бэлчээрийн асуудлыг юм уу эсвэл усны нөөцийг хангах эсвэл хувийн хвшлийн оролцоог хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гэдэг чиглэлээр нь бол бид нар боловсруулах байгаа. Аль болохоор давхар үр ашиг бүхий төслүүдийн саналуудыг боловсруулад ажиллаж байгаа. За одоо нэг жишээ аваад үзэх юм бол онг цагаан бургастайн экологийн төслийг сэргийгдэх эрчим хүч ашиглан сэргийгдэх эрчим хүчийг ашиглан газар тариалангийн төслүүдийг хэрэгжүүлж орон нутгийн иргэдийг ажилтай, амжиргаатай байлгах гэдэг асуудлыг бас давхар оруулж ирж байгаа. Тэгэхээр энэ гурван санаачлагын хүрээнд хэрэгжих төслүүд олон зорилтод давхар үр ашигтай төслүүд байна гэдгийг бол байлгахаар ажлын албанаас төслийн баримтчгаа боловсруулж байгаа гэдэг хэлмээр байна. За Гомбо Ганбаатар гишүүнээс асуулт асууя.